хоног болгоны баасан гарагт сүүлийн цагаар 20 цагт та бүхэндээ хүргэдэг. Би Лайв нэвтрүүлгийн энэ дугаар нь та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээ өнөөдрийн үнэхээр дугаараараа би хүмүүсийн ерөнхийдөө өдөр тутамдаа ямар нийтлэг алдаа гаргадаг вэ? Нүрээ бодохтаа ямар зүйл дээр алддаг вэ? Тэрний талаар модельтайгаа хамтраад бодлыг үзүүлэх байгаа. Тэгээд өнөөдрийн модель маань Монголоос зориод ирсэн. Халиуна манайгаар халиунад хамт танилцъя. Тэгээд халиуна маань надтай хамтраад комментиг маань уншаад би бодлоо гэдэг ингээд нэвтрүүлгийг хүргэх байгаа. Тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө хэдүүлээ вебсайтаа танилцъя. Тэгээд манай хаяг маань вебсайт хаяг маань www.md1.radio.com, Facebook хаяг маань Mongolian Diaspora гэсэн хаягтайгаа. Харин Facebook хуудас маань Mongolian Diaspora Internet Broadcasting гэдэг хаягаар байгаа. Гэхдээ Facebook биш, Facebook хуудасаараа та бүхэндээ лайваар хүргэж байгаа шүү. Тэгээд email хаяг маань md1radio@mail.com гэсэн хаягтай байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн таталтыг үзэхийг хүсэх юм бол md1 дундуур зураас радио гэдэг YouTube хэсгийн хайх хэсгээр хайх юм бол гарч ирэх байгаа шүү. Тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө халиуна маань холоос зориод ирсэн чинь халиунадад зориулдаг нэг дуу зориулгаа. За тий. Тэгээ ямар дуу сонсмоор вэ? Хэдүүлээ Монгол дуу сонсч байгаа. Тэгээд халиунад өнөөдрийн модель халиунадад зориулаад бүгдээрээ Монгол жонгогийн өөр өөрийн зүрх гэсэн уран бүтээлийг сонсоод нэвтрүүлэгтээ ирэхэд болцгаая. Студид Baby, чиний тэжин би мамарсан байна. Очрам гэсэн зүйлээ би одоо ч олохгүй. Дан өмнө ингэж байлуу би огцомдаг бэ. Очрам гэсэн зүйл минь зүрх минь басан юм шиг байна. Яаж буцааж авах вэ? Синхэн хулгайлах вэ? Озга минь дин дон гэсэн хариу нэхийгээр чамаас үч авахтай бид хоёрын явах зам шат харин тагамас хэсэг амси очи шалтаныг модоски атара гадур хэсэг авси нурдадаг тухай хэсэг март зүрхээ мөрөөрн хэсэг архи атара J'apprécie ou de servan on gorson passen off tu fais chanto talgi un chotrangi oro in toftal spoiros hand zaringan chata mit khairin tindung güzel nama Chamagu
ингээд сайхан уран бүтээлийг сонсчихлаа. Одоо хэдүүлээ бодлогондоо харцгаая. Тэгээд өнөөдрийн гол сэдэв маань болохоор өдөр тутмын бодолтод хүмүүс нүрээ бодохдоо ерөнхийдөө ямар нийтлэг алдаа гаргадаг вэ? Тэрний талаар ярилцаад бодолтоо эхлэх учраас халуунаагаа бас өдөр тутамдаа нүрээ хэрхэн боддог талаар нь асуултаа. Тэгээд халуунаа ер нь өдөр тутам яаж боддог вэ нүрээ? Ерөнхийдөө бол тэгэл яг байгаа юмнууд дээрээ жоохон тодруулаад. Ер нь нүднийхэн бодгийг бодохдоо дарааллын яаж боддог вэ? Эхлээд foundation cream тавиад тэгээд хүмсгүй будаад тэгэл контур тавиад. За. Тэгээд одоо ерөнхийдөө яг өдөр тутмын юм боддоггаараа бодчихсан байна тий. Одоо халуунаа маань яг өдөр тутамд яаж боддог вэ тэргээр ингэж бодчихсан байгаа. Тийм болохоор энэ бодгийг юм арилгахгүйгээр энийг бид нэр арай өөрөөр яаж бодож болох вэ гэдгийг баг зэрэг засаад тэгээд засангаа тайлбарлаад бодолтоо эхлэе. Крэмээ зөвхөн крем тавьчихсан байгаа тий одоо. Тийм крем тавьсан ба. Тийм. Крем тавихтаа манай бүсгүйчүүдийн ихэнх гаргадаг алдаа нь болохоор нөгөө кремээ зузаан тавьчихаар миний нүрэнд шингэхгүй байх тэгээд айгу нингэн ингэж тавьдаг байхгүй юу. Тэгэхээр нингэн тавих тусмаа крем маань өөг маань байхгүй. Тийм учраас кремээ аль болох зузаан хэрнээ нүрэндээ шингэлттэй тавьж өгөх хэрэгтэй байна. Тэгээд нэг өө байхгүй хэрнээ кремээ бас нингэн тавихаар зарим үед нөгөө ажны цаадлын улаалт нь харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр улаалтаа бас дарж өгөх хэрэгтэй. Тэгэхээр кремээ нэмснээсээ илүү одоо кремээ тавьчихсан юм чинь хэдүүлээ шахмал хэлбэрийн өө дарагчаараа өөрнүүдээ баг зэрэг дараад тэгээд бодолтоо эхлэе. Ер нь өдөр тутамдаа өө дарагч хэрэглэдэг үү? Тийм. Кремээ ерөнхийдөө зузаан тавиад зүг тавьсан байхад өө дарагч заавал нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй л дээ. Янз бүрийн гоёлын бодолтой эсвэл тайсны бодолтой эсвэл хөрмийн бодолтой шиг харсаа гоё харагдуулах үедээ өө дарагч болох гэж байна. Ингээд нүрээ харж байгаа кремийн аль хэсэгт арай бага үе хэсэгт өө дарагч хасаа гэж өгөөд ямар өө дарагч энэ нишагийн шахмал хэлбэрийн өө дарагч байна. Та бүхэн маань бас хэвлэлгээ цааш нь шийдлээд асуух зүйл байх юм бол комент хэсгээр хэлээрэй. Манай модель комент шалгаад надаас асуугаад байгаа. Тэгээд өө дарагч эсвэл кремээ тавьдаг хүмүүс нэг өдөр тутмын бодолтондоо ихэнх хүмүүс ингэж харчиж тавьдаг байхгүй. Кремээ нүрэнд төрсөн халуунаа кремээ яаж хэрэгтэй вэ? Юу арчдаг уу, тогшдог уу? Тэгээд хайлаа. Ихэнх хүмүүс нь болохоор ингэж арчиж тавьдаг байхгүй. Тэгэхээр арчиж тавихаар нөгөө хорлоо маань хамаг кремээ уусгаад тэгээ өөгөө дартдаг байхгүй. Тийм болохоор та арчих биш харин ингээд баг зэргийн тогшилттайгаар хурдуудаа хэр зэрэг та олон тогшно. Тэр чинь крем чинь арьсан чинь шингэж өгч байна гэсэн үг. Тэгэхээр хорлооноор крем ерөөсөө битгий арчаарай. Дандаа тогшиж өгөөрэй. Тэгээд бас нэг гаргадаг алдаа гэх юм крем ингэж тавьсан юм нэг хүмүүс ингэдэг байхгүй хамарны хажуудлыг одоо хамарны энэ хажуудлын хурхааны энэ арсгаж энэ хэсгээр хүмүүс кремээ төрөхгүйгээр эсвэл хамар дээр төрсөн ингэ хажуудын шал гаруулаад крем төгчдөг байхгүй. Тэгэхээр хэдэн цагийн дараа бүдэг маань шингээд ирэхээр энэ хэсэг маань нааш ингэж тодорч гараад арьсан нь хөвчлөлтөнд мэдэгдээд тэгэхээр миний бодог нүрнээсээ салцсан юм шиг харагдаад байна. Тийм байдаг болохоор аль болох энэ хэсгээрээ бүр тустай крем эсвэл өө дарагчаа төгөж өгöd. Тэгээд энийг аль болох удаан хатгалахын тулд хамарны нөх багаз тэгээд хурууга хийж аваад
нөхөр ингээд татаад ирэхэд энэ найрсан маань ингээд тэгшэрж байгаа зү. Хамтлаж хийж хөөх. Ингээд татаад ирэхэд энэ найрсан тэгшэрдэг байхгүй юу? Тэгэхээр энийгээ баг зэрэг ингээд тохиор энэ маань илүү олон цагийн шингээлттэйгээр чигэд төрхөддөг байгаа. Тэгээд өөрийнхөө нүрийг бодож байгаа юм чинь те. Хамтлага гараа хийгээд ингээд бас удаад үзээрэй шал уураа. За ингээд хамар хэсгийнхаа үг дараад өчглөө. Хамарны энэ хэсэг нүдний доотхоо өөгөө ер нь эмэгтэй хүн сайн дарсан байхад нүр маань арай эрүүл өнгөлөг харагддаг байхгүй. Нүдний доотх хөвгөлтийг хамарны хажуу талын жоохон бор хэсгийг дарахгүй байхад нүр маань арай бохор өв маань дарагддаг, болт маань арай бохор харагддаг гэдэг учраас энийг ингээд сайн дарж өгөөрэй. За тэгээд одоо керамик тавьсныхан дараа гэрэл сүдрэлөг орё. Би халуун аяг гэрэл сүдэр хэрэглэдэг үү? Өдөр тутмын будалтанда өдөр тутмын бол хэрэглэдэг. Тэг өдөр тутмын будалтанд заавал хэрэглэх шаардлагатай бол биш л дээ. Гэхдээ яг нь би нүүрнийхээ хэлбэрийг бас нэг өөр хавдуулах юм бол өдөр тутмын будалтанд хэрэглэдэг топ биш гэдэг арга бүлэг хэлбэр. Энийг ашиглаад гэрэл сүдэр тавьж өгч болно. Тэг гэрэл сүдрээ тавьхдаа шанааны хэсгээр өмнө нь болохоор гоёлын модалтууд хийхдээ чихнээсээ энэ хамарныхаа энэ хүртэл ингэж оруулж исэн бол өдөр тутмын модалтанда арай богино хэрнээ шанааныхаа энэ хажуу талыг битүү ингэж дүүргэж өгөх байна. Тэгээд ирүүс нөгөө талаас нэг урагшаа оруулахгүйгээр ирүүс хийх. Тэгээд за ингээд сүдрээ тавьчихсан. Тэгээд тавьсан сүдрээ өмнөд орлоороо яг адилхан сүдрийг зөвхөн шанастай ингээд тавьгаад яг энэ харагдаж байгаа хэсэг нь ч их бодлогчтой болохоор ингэж энэ шанаа хэсгээ бодлоснаас илүү ингэж арай зүүн дээр учраас энэ арга маань нөгөө талаас нүдэл бас. Тэгээд ер нь сүдэр тавиал гэхээр хүний нүрийн хэлбэр шал өөр болоод ирдэг л дээ. Гэтэ өдөр тутмын амьдралдаа заавал тавьчихгүй ч гэсэндээ бас хаяа надад нэг онцгой үе гэдэг шүү дээ. Би өнөөдөр нүрээ хараагүй бодчихмаар байна. Өдөр тутмын нэг бодцсон юм шиг нэг өөр харахаар гэсэн үг сүдэр ашиглаад ингээд хүнсгийнхаа хамгийн өртөө уулзах хэсэг доош ингээд тэгш шумаад буулгах хэрэгтэй гэж заадагчсан тийм энийг бас хүнсгийнхаа хүнсээ гадаад хатсан. Тэгээд хүнсэг нэг хамгийн арай жижигхэн хатаа бидний сэвэ хамраа нэг сүдрээ тавьд өгчлөө. Сүдрээ тавьсныхан дараа гэрлээ тавих хэрэгтэй байгаа. Тэгэхээр шахмал хэлбэрийн
Төрөний тавьсан сүдэртэй маань яг адилхан гэрэл бас өгж байгаа. Зарж байгаа. Тэгээд тэрнтэй адилхан гэрэл маань энэ болохоор нэг өө дарагчийг бас гэрлийн орны өдөр тутамд ашиглаж болно л доо. Гэхдээ энэ гэрлэлнийхэн өөр талны үг гэхээр арай жоохон гэлцүүлэгчтэй. Тэгэхээр би нөгөө нүрийнхаа яг гэрэл тавьж байгаа тий хэсэг ч юм уу эсвэл шанаа хэсэг дээр тавихаар арьс маань арай өнгөлөг гэлтгэр харагддаг учраас энэ гэрлийг ашиглаад гэрлээ тавиа. Гэрлээ тавихдаа эднийхэн доод хэсэг болон хамаа нэг тий хэсэг, эрүү хэсэг дээр бид нар гэрэл өгсөн байгаа. Яг нэгний төв хэсэг учраас энэ дээр гэрлээ өгвөл мөн тогших хэлбэрээр дараа. Бас нэг коммент хэсгээ шалгаарай. Энэс ирсэн асуулт байгаа бас асууад энэс асуулт байвал чөлөөтэй асуугаарай. За, үүний дараагаар хүнсгнийхаа мэдлэлтэнд орно. Тэгээд халуунаа ер нь борст болохоор хүнсгэж жоохон саарл өнгөр бодд юм байна тий. Тийм саарл хав. Гэхдээ нөгөө хүн чинь өснийхээ өнгө нь бараан байхаараа нөгөө сормос хэмээх хүнсгээ болохоор бараанаа бодно гэж ойлгосон шүү дээ. Гэтэ өснийхээ өнгөтэй яг адилхан юм уу? Эсвэл тэрнээс нэг өнгө цавраар бодож иж надад царинд илүү зөгтөг байхгүй. Тэгэхээр яг өснийхээ өнгө миний ус хар гэнх хаваараа бодчих юм бол хүнсэг маань тод болчдөг болохоор тэр маань нүрэнд нь арай цогцохгүй байдаг байхгүй. Тэгэхээр хар өстэй ч гэсэн та жоохон хар борыг хооронд нь холиод уусгаж ч юм уу тас хараар бол битгий будаараа жоохон саарлтын өнгө удаараа гэж зөвлөх байна. Тэгээд саадлаг будчихсан маань чинь эхлээд хүнсгнийхаа самаараа санаа. Энэ талаас. Тэгээд хүнсний тэнээрээ хүнсгөө будаж эхэлье. Би болохоор тод бор өнгийг саарл өнгөтэй холиод жоохон бараа өнгө гаргаад хүнсгийг будах гэж байна. Тэгээд хүмүүс ер нь хүнсгөө будахдаа хинжээсэн юм болохоор уруулынхаа эндээсээ нүдний хурхаа явах юм бол төсвөл хамааныхаа эндээс нүднийхаа юм бол энэ болохоор уул хэсэг гэж хэмждэг шүү дээ. Тэгэж харах. Тэгэж яг харж болно л доо. Гэхдээ та өдөр тутамдаа тэрийг ингээд хэмжээд ингээд явах зав байхгүй л ерөнхийдөө харж агаад хүнсэг маань хамаарны энэ хоёр маань хамаарны энэ зав хүнсний эхлэлтэй тэмцээд нүрээ ерөнхийдөө ингээд харахад нүдний төгсгөлөөс баг зэрэг урт бай ингээд хараагаар ойлгоод авчих. Тэгээд хүнсгөө бодоход ер нь илүү төхөн болно гэсэн үг. За тэгээд хүнсгөө бодохдаа эхлээд нь хэлбэрээр авах хэрэгтэй. Ямар хэлбэртэй хүнсгөө бодох чинь тэрнийхээ хэлбэрийг нь аваад хэлбэрийг авсныхаа дараа дотор талын дүүргээ төхөн бол та хүнсгөө бодоход илүү төхөн амар болно. Ямар хүсэж байна? Аюу уул та хүнсэг зурдаг шүү дээ. Тэгэхээр уул та хүнсэг зурх тусам нас арай их овөрж харагдаад байдаг болохоор аль болох уулын ерөнхийдөө багасгаж байна. Хандаа тийм гээсэн одоо аштай хүнсэн. Тэр гурван хин яг ямар хүн хэлж байгаасаа шалтгаална л да. Би одоо ерөөсөө хүнсгөө зурч чаддгүй анх удаа хүнсгөө зурх гэж байна гэх юм бол харандаан дээр арай хатуу болохоор биетэй болохоор хэлбэр авахд арай амар байдаг байхгүй. Би харандаагаар ерөнхийдөө зураад сурчглаа гэх юм бол та тэн хэрэглээд өнгөө уусгаад тэнээрээ хүнсгөө зурч болно. Тэнээрээ ерөнхийдөө би өөр хүнсгээ сайн зурчдаг гэх юм бол
гээлийн бодлоор хөмсгөө бодох боломжтой. Тэгэхгүй нөгөө харандаагаараа ч гэсэн хөмсгөө сайн зурж чаддгүй юм шиг нөгөө гээлийн бодлогоор бодох гэхээр гээл чинь сайн уусгаж иж харахгүй нэг газар авчиж чараа тэр чигт хатчихдаг байхгүй юу? Тэгэхээр энэ тэндээ тод зарим бүдэг тийж харагдаад байдаг болохоор эхлээд нь харандаагаараа сайн хөмсгөө зурж сурсныхаа дараа хийн юм уу? Хэлэх шиглээрээ. За тэгээд тэнэрээ түрүүнд бодохдоо зарим хэсэгт тод зарим хэсэгт бүдэг байсан бол тэр хэсгийгээ харандаагаараа тодруулаад өгөх байгаа. За нөгөө талх. Үгүй ер нь уул нэх өндөр талтай бол биш. Зарим хүмүүсүүд амар ингэсэн огцсон ингээд уул гаргацдаг шүү дээ. Тэрийг бодвол гайгүй. Тэгээ уртлын хэсгээ уусгатаа хагсаа босон хэлбэртэйгээ чиглэлтэйгээ өстэй зурж байгаа. Тэгээ энийг тэгээд үлцэсгийн хандаараа уртлын хэсгийн маань тэнээр уусгаад эсвэл юм багсаараа уусгах жоохон хэцүү байгаад юм бол багсаараа санаж агаад өрөөний өндөр хайл зэрэг урагшаа таталтайгаар харчаад өгөх юм бол уртл маань арай илүү уусаж харагддаг байгаа шүү. За ингээд өнсгөө зурцсан одоо нүднийхэн бодолт руу орё. Ер нь халуун нүдээ өдөр тутмын ямар хүн өнгө сонгож ба хаа ихвчлэн ер нь бараан бол ер нь жоохон бараан өнгө сонгодог. Тэгээд Монголд ер нь ихэнх хэмжээтэй ч бараан өнгө сонгодог. Тэгээд миний бодлоор оранж ч юм эсвэл бор тийм өнгийг уусгаж иж эсвэл нэг саатай өнгийн тэн оруулж иж арай ирч хүчтэй цоглог залуулаг харагддаг гэж боддгүй л доо. Тэгээд би ер нь хар бараа хин тод өнгийн бодолтуудыг болохоор хоёрын мөдлөнд смок хийх хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү үед ашигладаг байгаа. Би одоо болохоор бэж дөө зүрхөөр өнгөсөн юм тийм. Тэгээд одоо нүдний хамтлалтыг юунаас эхлэх вэ гэхээр өөрөөдөө сүр өнгө тавьчихсан байгаа юм чинь хасаараа бацчихсан. Тэгээд нүднийхээ сүрийг тавихтаа зөвхөн одоо халуунагийн жишээлбэл бодолтыг харах юм бол энэ зөвхөн энэ хэсэгтээ ингээд point өгөөд энэ хэсэг нь арай жоохон тат харагдаж байгаа хэрнээ уртлын хэсэг нь арай бүдгэн байгааз тэгэхээр энэ болохоор тавьсан өнгө маань болохоор суур өнгө байхгүй юу, ер нь завсрын бүдэг өнгө байгаа. Тэгэхээр энэ өнгийг бол яаж тавих вэ гэхээр цохоод нэлэнхүүдэд тавина гэсэн үг. Би зөвхөн хойдолтой ингээд тавьчихаар нүдээ ингээд нэгэд харахад зөвхөн хойдол хэсэгт нь хальт юм харагдсан. Өмнө нүдний уртлын хэсэг нь ерөөсө будаагүй юм шиг харагдаад байгаа. Тийм учраас энийг нүдний хавралтаа хүртэл битүү нэлэнхүүдэд тавьж өгнө гэсэн үг. Тэгээд баазын саатай торны юм байна. Тэгээ уртлаа аль болох дэшээ тавьж өгөх гэсэн нүд хүмүүсийн хоёрын зарим дараа багсаж авдаг. Тэгээд миний
зүг харагддаг учраас би зөвхөн урлагийн зөвхөн тийм айлгах тийшээ хөгжиж тавьж өгнө гэж байна. За ингээд тараагаад өгсөн болохоор үнтэйгээ яг адилхан хөнгөр доод зөвхөндөө бас тэнэ тавьж өгөх хэрэгтэй ба. Таны жоохон чанга яриад нэ. За би нөгөө ханаа төрч гисэн болохоор зарим нэг тоолоо мань гарахгүй гэж магадгүй шүү ойлгоорой. Тэ шаарч байгаа. Нүдэн нэг гэсэн. Тэгээд Энэ асуур байна. Яг суурь тийм адилхан өнгөрөө доотлын зөвхөн бас яг адилхан байж байна. Тэгвэл нэг зөвхөн дээдхийг бодчихад доод зөвхөн бас бодохгүй байгаад хахаар доод зөвхөн маань илэнхүйд ингэж юуч бодод төрхгүй юм шиг болцохоор жоохон тийм харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр дээдлийн зөвхөндөө ямар тань тань яг түнтэй адилхан танаар доод зөвхөн бас та зүг тэмдэг хэрэгтэй шүү. Тэрийг анхаарай. За тэгээд суурь өнгө тавьчихсан учраас өнөөдрийнхөө темийнхаа уусгалтыг нүднийхээ яг дунд хэсэгтээ нэг арай гэгэл өнгө оруулаад дунд хэсгээс хойшоо үзүүлүүгээ жоохон бараа өнгийг жоохон уусгаад шийдэн хийгээд тийм уусгалттай нүдний тамья. Тэгээд тоорны өнгөтэй суурь тавьсан учраас жоохон ягаан өнгийн туйлаа тэмдэг нүднийхээ яг дунд хэсэг байгаа. Дунд хэсэгтээ харж байна. Ингээд дараад юм багсаараа арчиж тавьснаас илүү өнгөний гаралтай тод гарнаа гэсэн. Тэгээд одоо нэг талаар баслаа. Энтэйгээ яг адилхан өнгөөр доод зөвхөө бас бодох байгаа. Доод зөвхөө гэдэг бодохдоо яаж бодох ёстой вэ гэхээр энэ тэн болохоор нүдэн нэхэд яг хүүхэн харааны дээхэн тал гэдэг харагдахаар тэмээ тавьсан шүү дээ. Тэгэхээр доод зөвхөн дээр ч гэсэн зөвхөн голын хүүхэн харааны энэ хэсгийг л энэ өнгөөр тавьж өгнө гэж байна. Ингээд нөгөө нэг хоёр дахь өнгө болсон тийм ээ. Дээд зөвхөндөө адилхан тавьж өчглөө. За одоо ямар өнгийн тэнээр авсан бэ гэхээр энийг жоохон бороо ягаан хоёрыг өсгөж учраас энийг бодвол арай бор хийж байгаа сатан өнгийг холиод хойшоо өсгөлтөд болтгийа. Та гаран дээр шалгаж үзээ. Миний гаран дээр арай цайвартай тахмал миний нүдэн гэсэн цайвар гэсэн. Миний гаран дээр харсны дээр өнгөн зөгчж байна гэхэл миний нүдэн зөгчж байна гэж ялгаад нүдэндээ хүрэхээс өмнө гаран дээр ингэж шалгаж үзээ. Тэгээ бас нэг зарим багсаар тэнэ аваад ирэхээр айгүй хуурай ингэж багсанд наалтчихдаг байхгүй айгүй ихээр. Тэгээ тэрийг ингээ гаран дээр шалгахгүй эсвэл ингэж тогшихгүйгээр нүдэндээ тавих юм бол нөгөө нэг тэнний маань өрцснүүд нь доош унаад таны нөгөө нэг тавьсан өөгöd арсан арсыг чинь жоохон бохирдуулаад идэг учраас хамгийн түрүүнд гаран дээр юм шалгаж үзээд эсвэл багсаад заавал доош уныг сэгсрээрээ. За тэгээд орогдоо зөвхөн хойд хэсгийг түрүүний тавьсан ягаан өнгөтэй уусгаад хойд хэсгийг хат. Тэгэхээр Монгол бүсгүйчүүд болохоор жирийн үедээ ийм үзэлттэй тэмдэг байдаг тийм. Урталтаа эсвэл цагаан эсвэл хойдлын сав сарлыг тийм. Эсвэл урталтаа шарыг эсвэл хойдлын буу борыг ингэж тавьдаг шүү дээ. Тэгэхээр яг тийм аргаараа хэрнээ та өнгөнийхөө сонголтыг баг зэрэг хийлэг болгоод бүгд та будаад үзэх. Таны өмнөд гарч ирсэн төрхөөс арай өөр төрх гарах болно.
нь доод цохоос. Үүнийг бид нар доод цохоо зөвхөн бүх барааны нэг хэсэгт байгаа хэсгийг тодруулсан бол одоо үлдсэн бидний хүсгэл хэсгийг ари тод бараад тодруулнаа гэсэн. Ерөнхийдөө тэний ингээд уусгаад тавьчихлаа. Тэгээд энэ дээр нэг бас нэг юу хөх байгаа. Тэрний юу гэхээр нүднийхээ урд хэсэгтээ бид нар гэрэл хөх байгаа. Тэгээд нүднийхээ урд хэсэгтээ гэрэл өгөх эсвэл нүднийхээ урд хэсэг бид нар саа тавьснараа нүд маань илүү сэргийгж харагддаг байгаа. Арай илүү ирч хүчтэй харагддаг байгаа. Тэгээд саагаа тавихаас өмнө гэрэлнээсээ баг зэрэг аваад зөвхөн урд хэсгийн тэн хүрээний хэсэг дээр гэрэл аваад дээшээ асуулт оруулж өгнө. Хоошоо усгах гэж. Тэгэх юм бол бид маань илүү тод хэмнээ илүү сэрэг том харагдаж байгаа. За ингээд гэрэл тавьсан хэмнээ ерөнхийдөө нэг миний нүд ерөнхийдөө нэг юм харагдаад байна гэх юм бол та энэ дээрээ юу тавьж өгч болох вэ гэхээр цаа оруулж өгөх боломжтой байгаа. Цаагаа тавихдаа түрүүний гэрэл тавьсан хэсэг байгаа. Яг тэр хэсэг дээрээ яшаач байгаа. Өнхөө дараа гэх юм бол миний гэрэл тавьсан хэсэг дээрээ цаачин тавьдаад илүү нүдийг чинь сэргээгээд өчөж байгаа. Одоо ингээ хоёр нүдийг харьцуулаад харах юм бол нэг нь арай гэлтгансан, нэг нь арай нэг тийм өөр харагдаж байгаа зү. За ингээ саагаа тавиад өчөглөө. Үүний дараагаар бид нар нүдэн дээр юу хийх хэрэгтэй вэ гэхээр контра тавихаас өмнө нүдээ харлуулж өгөх хэрэгтэй байгаа. Халигна шиг ерөнхийдөө энэ давхраатай хүмүүс болохоор контра ингээд нэмгэн тавиад сормосоо бодоод байгаа илүү цэвэрхэн харагддаг гэдгийг тавьдаг хэрнээ контра тавихаас өмнө нүдээ нэг харлуулах амарчиж. Тэгэхээр контра дутуу тавьсан юм шиг харагдаад тэгээд илүү болохоор нүдээ заавал харлуулж өгөх хэрэгтэй байгаа. Нүдээ харлуулахдаа яах вэ гэхээр би энэ цохоо ингээд дэшээ өргөөд үзэх юм бол зүгээр гişэрч байгаа. Өргөөд ингээд үзэх юм бол миний сормосны ус ургасан хэсэг тэгээд тэрнийх ингээд завсрынхан арьсан ингэж цагаарч харагддаг байгаа. Тэгэхээр тэр цагаарч харагдаад байгаа арьснуудаа би бүгдийг хар өнгөөр удаах юм бол нүд маань контур тавьсан юм шигсээ сормос нь хүн юм шиг тэгж харагддаг байна шүү. Тэгээд зарим хараандаа нөгөө буугаад идчихтэй. Гэхдээ одоо тэр яг тэр гаргаад байгаа алташ нь болохоор ямар ч харандаа гадагдаж болно. Гэхдээ яг энэ сормосны ургасан хэсгийн арьсыг бодож өгөхгүй. Тэгэхээр зарим хүмүүс нь тэр ургаж өгсөн арьсынхаа биш, арьсныхаа дээдэлт юм уу? Эсвэл энэ дотор харагдаад байгаа энийг харлуулад өгчдөг байхгүй. Тэгэхээр энэ маань хэдэн цаг ингээ яваад ирэхэд булгамаа шингээд ирэхэд ингээд нүднээс нулимс гараад ч юм уу нүдний тослог байдал ингээ илрээд ирэхээр тэр маань дээшээ доошоо буух ч юм уу нүдний маань контур будсан юм шиг тийм алдаа гардаг учраас энийхээ сөхөж харж агаад зөвхөн сормоос ургасан энэ зайг л бид нар ингэж харлуулж өгөх шаардлагатай байгаа шүү. Тэгэхээр та ямар ч харандаагаар бодож болон яг зөв газар ажиллах юм бол таны бодох байхгүй гэсэн. Ингээд харлуулад өгчлээ. Ингээд харлуулад өгөхөөр нэг хоёр минут арай өөр харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө талынхаа нүдийг бас ажиллах. Харандаагаараа дараа нь бид нар аль хэсгийг харлуулах хэрэгтэй вэ гэхээр
нүдний чинь энэ доод хэсэг түрүүний гэрэл тавьс хэсэг байгаа. Тэгэхээр энэ хэсэг маань арай цайвар харагдаад байгаа учраас энэ хэсгийг бид нар жоохон хар point өгөх юм бол нүд маань илүү сэрэг харагдаад. Тэгэхээр нүднийхээ доод зохийг бид нар хадлуулахдаа юуг анхаарах хэрэгтэй гэхээр хүмүүс доод зохиог хэрэг нэлээгүй ингэж ч нэг хадлуулчихдаг шүү дээ. Тэгэх юм бол нүдний маань нэг яг үндсэн хэлбэрийг нь гаргаад тэгээд нүд маань ингээ хойшоогоо ингээ жоохон чартгарч юм уу жижигхэн харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр та одоо ингээд яг ихц харж байгаа үед хүүхэн хараа чи энэ хүртэл ирсэн байх юм бол та нүдээ уртлаа энэ хүртэл ингээ хадлуулж өгнө гэсэн үг байна. Тэгэх юм бол нүдийг маань арай том харагдуулж өгдөг байгаа. Уртлынхаа хэсэг нь. Тийм зөвхөн уртлынхаа хэсэг. Харин уртлынхаа хэсгийг хадлуулахдаа түрүүний нэг яг хадлуулдаг арьсан шүү дээ. Тэр арьсыгаа хадлуулж өгөх хэрэгтэй. Ингээд хадлуулаад өгөх юм бол хоёр нүд нь арай өөр. Нэг нь уртлын хадлуулсан нүд, нөгөөх нь эндэл маань арай хадлуулсан нүд, нэг тал нь арай хадлуулаагүй нүд байгаа. Нэг талаас дараагаар бид нар контра тавих хэрэгтэй байгаа. Тэгээд тавталтай мэддэг хүмүүс ерөнхийдөө уртлагаа нарийнхан тэгээд хоёулаа бас хэлбэрийг хасаад нарийнхан тавтмал илүү гоё харагддаг ч гэсэн нэ. Зарим хүмүүс тэгэж ярихаар нэг уртлагаа будахгүйгээр одоо жишээлбэл халуунагийн тавьсан контрыг ингээд зөвхөн авах юм бол зөвхөн төгсгөл хэсгийг ингээд тавьсан байхгүй юу? Тэгэхээр зөвхөн төгсгөл хэсгийг гэж тавихгүй ээ. За. Яаж тавих вэ гэхээр уртлын хэсгийг хүртэл нэмгэн зураад тэр хойшоо арай уусалтайгаар тавина гэсэн үг байна. Тэгэх юм бол ингээд зөвхөн ингээд хойдол хэсэгтээ ингээд тавьчихаар нүдэн нэхэр зөвхөн хойдол хэсгийг контрцсан юм шиг нүдэн анхаар уртлын юусэн ингээд контр тэгж харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр амар нэмгэн тавьсан юм. Тий амар нэмгэн тавьдаг. Тэгээд энд чинь энэ нэмгэн тавьд чинь нөгөө төрөний хадлуулсан чайгууд тусалдаг байхгүй юу? Бид нар энэ уртлаа ингээд хадлуулаад ингээд яаж хараа. Зарим хүмүүсийнх нөгөө давхраа нүхэд том давхраад болохоор ингээд цохын ингээд эргүүлсэн юм шиг нэг харагдаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Сормос мөрөөс нь одоо жишээлбэл хэмэл давхраа хийлгэсэн хүмүүс чинь арсын ингээд очдог болохоор ингээд цохын эргэцсэн ингээд харагдаад байдаг. Тэр хүмүүс болохоор уртлаа ингээд нарийнхан явуулъя гэж тэл нөгөөх маань дээш болчдөг. Тэгэл нүдэн нэхэр давхраа дүрэн контр харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс хараа яг ийм аргаар зөвхөн сормосны хэсгийг хадлуулангутлаа зөвхөн төгсгөл хэсгийг ингээд контр хийлгээд явах юм. Тэр хүмүүс арай цэвэрхэн арай байгалийн нүднэр гоё харагддаг байхгүй юу? Наа халуунагийн нүдэн дээр л тэгж тавихгүй ээ. Тэгээ халуунагийн контр яаж тавих вэ гэхээр тань уртлын хэсгийг түрүүний энэ хадлуулсан хэсгээс тэрнийхээ үүлэлэг дээд хэсгийг хадлуулж өгөөд яг нүдний борны Үгүй ерөнхийдөө энэ сармасаа түрүү бид нар ингээд ургалтын ингээд хадлуулсан байгаа шүү дээ. Ургалтын цэцэн арсыг. Тэгээ ингээд нүдээ ингээд харах юм бол ерөнхийдөө яг энэ хэсгээр ингээд хадлуулсан байна гэдэг ингээд харагддаг байхгүй. Тэгэхээр тэрнийхээ яг дээхэн талбай арсыг ингээд контрол авч өгнө гэсэн юм. Тэгээд төгсгөл хэсгийг тавихтаа болохоор шууд эндээс уусах сэрний дээш ингэж чартаалгаж тавьсан юм байна. Тэгэхээр тэгж тавихгүйгээр хойшоо шулуун хэлбэртэй нэлээд хойшоо татаж өгнө. Тэгэх юм бол таны нүд чинь арай урт харагддаг байхгүй. Тэгэх юм бол тэгхгүйгээр яг энэ төгсгөл хэсгийг яг энийг харангуйтлаа эндээс ингэж дээш ингэж чартаалгаж тавьчих юм бол таны нүд чинь богинохын ингэж чартаалж харагддаг юм болохоор дээшээ биш хойшоо татаж контрол хийж өгнө.
юм уучрах юм нэг бодтой болгож байна. Контрол тавихтаа нэг анхаарах зүйл нь ингээ харах юм бол миний нүд ингээд уусч байгаа шүү дээ. Тэгээд тэндээсээ би ингээ контрол ингэж дэвшлүүлж тавихгүйгээр ерөнхийдөө хойш нь татаж тавьж байгаа шүү. Тэгэхээр нүдээ ингээд сөхөд харах юм бол одоо энэ хоёр нүдний уулзраа эндээсээ энэ нүдийн төсөл нь ерөнхийдөө холбогдсон байх шаардлагатай шүү. Тэрийг анхаарч хараарай. Тэгээд бас нэг зүйл нь контрол ингээд урагшаагаа хойшоо татаад тавихаараа доотлын цохих маань арай ингээд нэг цулгаад ууч юм шиг тэгж харагдаад байдаг болохоор доотлын цохихоо зөвхөн төгсгөл хэсэгтэй тод уугийн таньаараа хоёр төгөөр хадлууж бас болно. Хоёр нүдний ханцаагийн хооронд нөлөөлөлт хийнэ. Хадл хэсэг нь ингээд хадлагддаг юм бол маань нэлээд том харагдах ба. Яг энэ талаар нөгөө талынхаа контрол бас тавья. Сормосоо бодохоос өмнө сормоос дэрвэлэгчээр сормосоо ерөнхийдөө дэрвэлгэж өгөөрэй гэж мэднэ нэрээс сэргээл дэшээ харагддаг учраас сормоос дэрвэлэгчээр сормосоо дэрвэлгээд шууд өгөөч. Энийг сормоос дэрвэлэгчээр сормосоо дэрвэлэхийг бас нэг өөр нэг ач тусмал бид нар зарим үед хим сормос наагаад бодолт хийх үе байдаг шүү дээ. Тэгэхээр нэг хүний сормос шуулгын ингээд доош оруулахтай болохоор сормос нахад дунд нь зай гараад байдаг байхгүй юу? Тэгэхээр би сормосоо наахаас өмнө сормос дэрвэлэгчээр сормосоо дэрвэлэгч юм бол нөгөө хим сормос миний сормос хоёрын дунд нь зай гарахгүйгээр арай наалдаад натурал харагдаж өгдөг болохоор сормосоо бодохоос өмнө дэрвэлэгчээр дэрвэлгээрэй. Үүний дараагаар сормосоо бодож өгнө. Тэгээ би болохоор ерөнхийдөө өдөр тутамдаа шингэн сормос аягүй ашигладаг байхгүй юу? Тэгээд сормос сайтай хүмүүс байх юм бол сормосоо бодгаар сормосоо бодчих болно л доо. Гэхдээ би болохоор өөрөө нэг жоохон сормосмуудаа будсан ч гэсэн сормосоо будсан ч гэсэн миний өдний бодолд сэрэхгүй зөндөө байдаг байхгүй тэр үед нь өдөр тутамдаа надад шингэн сормосоо хамаач тийм үү. Тэгэхээр өнөөдөр бас климат дээрээ сормос наагаад камерараас харагдаж байгаа болохоор зарим яг бодтор харснаас илүү бодлого нь арай бүдэг харагдаад байж магадгүй. Тийм болохоор сормосоо бодхоос илүү сормосоо нааяа. Өөрөө айгүй
толгой байх тийм хүмүүс байх юм. Бидний бодлолтондаа тас хүмүүс ашиглаад үзэх өдөртөндөө ч гэсэн тийм бол таны нүд чинь арай өөр харагдана. Хүмүүсийн цавыг түрхэд яг 10 секунд орчим хатхыг нь хүлээгээд яг гатаг байхгүй бас нэг хүмүүсээ наачих юм бол цав нь алдаад тэг хөдлөөд идэх болохоор баг зэрэг гатаач хүлээж байгаад сармын санаа тэгээд дунд хэсгийн насны хандараа хоёр талруугаа хараад ингээд үдэн их гүгэр баг зэрэг тэгээд бич чаар. Нөгөө сармусаа хатчих хооронд нөгөө талыгаас сармусын цавыг түрхээд нөгөө талаас наанаа бас мод баг зэрэг 10 секунд орчим хүлээж хатаагаад тэгээд сармусаа ингээд сармусаа наад өчглөө. Ингээд сармусаа бодоод өгснөхийн дараа сармусаа бодож өгснөхийн дараа нөгөө нэг дэрэлэгсэн өөрийнхөө сармусыг баг зэрэг сармусны бодгаараа бодож өгөөд хэмээн сармустайгаа хооронд нь наалдуулах хэрэгтэй. Тэгээд сармусаа эдгээр нүднийхэн дээд талдаа сармусаа ингээд наачгаад дэрийгээд харагдсан хэрнээ нөгөө нэг доод сармусаа бодохгүй болохоор доод сармус маань бас ер нь та нүдэндээ ямар бүдэлтийн тэрийгээ доотлынхаа зах болон доотлынхаа сармусандаа яг адилхан бүдэлтэй хийж өгөөрэй. Тэгээд дэше харж байгаа доотлын сармусаа бас агхан удаад өгөх хэрэгтэй. Огт бодохгүй болохоор бас жоохон нэлцэж харагдаад байдаг хгүй. Тэгэхээр баг зэрэг бодоод. За ерөнхийдөө ингээд өдөр тутмын бодолтын маань нүдний бодолтын ингээд дуусч байна. Тэгээ одоо юу руу орох вэ гэхээр хацар өнгөлөгч рүүгээ орох байгаа. Ер нь аль өдөр тутмын хацар өнгөлөлт тавьдаг уу? Хацар өнгөлөлт ер нь тавьдаг байх тийм. Кремэтэл Заавал өдөр тутмын хам бодолтондоо заавал гэрэл сүдэр тавихгүй маа гэхэд хацар өнгөлөгчийг бол тавьж байгаарай. Гэрэл сүдэр тавихгүй үедээ зөвхөн хацар өнгөлөгч тавих юм бол нүүрний маань хэлбэр бас засагдаад ирдэг байхгүй юу? Тэгэхээр гэрэл сүдэр биш юм аа гэхэд та хацар өнгөлөгчийг өдөр тутмын хам бодолтондоо заавал хөвшиж хэрэглэж сураарай. Тэгэд нүдээ жоохон цайвар гэгэлэг өнгөд бодсон учраас ягаан биш оранж дүнгийг усгаад хацар өнгөлөгчөөр тавьж өгье. сүлдэрсэн байна. За.
Сормуусан дээр хиймэл сормуусаа наахад тогтод сайн байдаг гэсэн үнэн үү гинэ. Тэр сормуусны нэг цавнаас шилгалдаг байхгүй юу? Тэгээд сормуусан дээр биш та яг нэг бид нар түрүүнд нүдэ харлуулахдаа сормуусны ургасан хэсгийг харлуулсан шүү дээ. Тэгэхээр яг тэрнийхээ дээдлийн арсан дээр та нааж иж таны цавуу чинь илүү удаан тогтно гэсэн үг байхгүй. Тэгэхээр та сормуусан дээр наачхаар нэг сормуус маань ингээд нүд ингээ анивчих гэсэн нэг нулимсаа илүү их ялгаруулаад тэр нулимс гараад ирэхээр нөгөө цавууга хулах биш болждаг байхгүй. Тэгэхээр та сормуусан дээрээ биш сормуусныхаа яг гүйлэлэг дээдлийн арсан дээр сормуусаа нааж иж илүү удаан тогтоож чадна гэсэн үг шүү. Тэгээ хацар өнгөлөлтөө бид нар нүдний хаяа хүүхэн араас доор ирээд хамрны яг энэ зэг хоёрыг уулзуртай гав зэрэг бонгоор гадагшаа наслалтайгаар хацраа тавьж өгч байна. Ингэх юм бол миний хацар маань нөгөө нүүрний хэлбэр маань арай ингэж шахуу хачигдаж жижигхэн харагдаад тэгсэрнээ жоохон энэ хэсэг ингээд ягаан дууч муурамждаг байх юм бол арай өхөөрдөм харагддаг учраас өдөр тутмын бодлолд энэ аргын хацар өнгөлөлт нь арай илүү тохиромжтой шүү. Яг хацрынхаа аль цагаас Одоо ингээ харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгшээ харж байгаа. Нүдний хүүхэн хараар чинь доошоо ингээд жагаад хамрны энэ хэсэг байгаа. Энэ хоёрын уулзуур дээрээс чи хацар өнгөлөлтөө эхлээд ингээд гадагшаа өнгөлж өгнө гэсэн үг байна. Тэгээд энийгээ багсаараа сайтар тарааж өгөх хэрэгтэй байна. Ингээд хацар өнгөлөлт маань ерөнхийдөө дуусчихлаа. Тэгээд нүрээ тод тэнээр будаагүй ч гэсэндээ баг зэрэг бор өнгө ашигласан болохоор нүдний маань тэн доошоо уусан ч гэж бол зарим үед болохоор бас буучдаг байхгүй. Хэрвээ та тэрийг харж байгаа буусан бол тэрийг бөгөөд буугаагүй байвал зүгээр үлдчих болно. За, ерөнхийдөө ингээд бодолт маань дуусна. Одоо юу өгөх вэ гэхээр бид нар түрүүнд гэрэл сэдвэр тавьсан нэг стегийн хэлбэрийн крем маягийн гэрэл тавьсан шүү дээ. Тэгэхээр тэр маань арсыг маань гэлзүүлж харагдуулахгүй байгаа учраас мундаг хэлбэрийн шахмал гэрлэр зөвхөн хамар хэсгээрээ гэрлээ тавьж өгье. Зөвхөн хамарныхаа үзүүр хэсгээрээ гэрлээ усаа тавьж өгөх юм бол хамар маань илүү нарийнхан илүү бүрэн харагдана. Тэгээд энэ гэрлээрээ та хүнсгнийхэн доотлол дээрээ бас хүнсгний бодолтны тэн хүнсэг хоёрын завсар нэг хоосон будагдаагүй арс байгаа зү. Тэр арсыгаа та гэрэл өгөх юм бол таны арс чинь арай илүү эрүүл гэгээлэг харагддаг. Кремтэй байснаас илүү гэрлээ өгөх юм бол хүнсгний чинь бодолтыг тодруулаад арсыг чинь эрүүл харагдуулна гэсэн. За ингээ гэрлээ тавьад өгч гэлээ. Дараа нь уруулынхаа бодгийг уруулаа бодъя. Уруулаа ер нь халуун өдөр тутамдаа ямар хүн өнгөр боддог вэ? Бүдгэн өнгөр л бодно. Бүдгэн өнгөр үү? Бүдгэн бэж ягаан бүдэг ягаан. Тийм ерөнхийдөө өдөр тутмын бодлолдоо бүдэг өнгө ашигласан илүү тохиромжтой л да. Гэхдээ өнөөдрийн бодлолтаараа яаж бодох вэ гэхээр оранж өнгөөр бодсон нэг уруулынхаа зөвхөн дотор хэсэг нь тод уусалттай уруулын бодолтой дээ шүү дээ. Тэрийг хамтдаа яа. Бачгарахгүй. За оруулаа. Уусгахтаа эхлээд нь өндөр тутамдаа хийлэлдэг бэж өнгөрөө ерөнхийдөө оруулаад тэр чигт нь дуудаад өгье. Энэ яг нэг шаарч байгаа.
ингээд суур өнгө тавьдагчлээ. Зарим үед болохоор би нүдэд тод бодсон бол зөвхөн суур өнгөөрөө бодолтой тавиад явсан ч цэвэрхэн харагддаг л да. Гэхдээ энэ өнгийг бас болгоомжтой ашиглах бол нэр бор царайтай хүмүүс маань энэ өнгийг ингээд ангаар ингээд бодох хол биеийн өвдсөн юм шиг бас тэгэр харагдаад идэг болохоор ерөнхийдөө уруулаа будаж дуусныхан дараа надад энэ өнгө зогч ийн үү гэдгийг харж агаад уусгаарай. За тэгээд арай тод оранж өнгөийг аваад уруулныхаа зөвхөн дотор талын хэсэгт нь эхлээд нь түрхээд өгч зөвхөн доотлоо уруултаа. Үлдэгдлээр нь дахиж авахгүйгээр үлдэгдлээр нь дээд уруулаа бодоод энийг багсаараа гадна тийшээ гадагшлуулаад тараад өгөх юм бол энэ өнгө маань уусч өгч байгаамаа. Ингээ уусгасныхаа дараа дангац уруулын мөдгөр ингээ уруулаа бодоод явахаар уруул маань арай хуурай арай хатцсан юм шиг харагдаад байдаг. Тийм болохоор уруул өнгөлөгчийг заавал ашиглаад уруулаа арай гэлцүүлж нөө ингээд уруулын маань бодолд дуусчихлаа. Тэгээд өнсгөө бодоод нүдээ бодоод газар өнгөлөлтөд тавиад уруулаа бодоод ерөнхийдөө өнөөдрийн бодолт маань өдөр тутмын бодолт маань дуусч байна. Тэгээд халигнад ямар санагдчих чиний подкаст хэрэг байна. Амар өөр харагдаж байна. Тэгээд олон хүмүүс бас өөрийнхөө илбэг гаргадаг алдаануудыг нэрээ би яг ингэж бодсон шүү дээ. Энийг ингэж бодох юм байна гэж сурсан болов гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ манай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ ерөнхийдөө манай нэвтрүүлгийн дуусах цаг маань итгэж байна. Тэгээд нэвтрүүлгээ дуусахаас өмнө дахиад вебсайт хуудастайгаа уламжлалтсан цагтаагаа дахиад танилцъя. Тэгэхээр манай вебсайт маань www.nd1.radio.com Facebook хуудас маань Mongolian Diaspora Internet Broadcasting гэсэн хаягтай байгаа. Facebook маань Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа шүү. Тэгээд email хаяг маань nd1radio@naver.com харин YouTube хаяг маань nd1 дундуур nd1 заавал радио гэсэн хаягтай байгаа шүү. Та бүхэн маань тэгээд манай нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсээд эсвэл модель болмоор байна. Эсвэл ийм зүйлийн талаар та нар мэдээлэл өгөөч. Би ийм зүйлийг суралцмаар байна. Эсвэл одоо би ийм авьяастай байгаамаа. Би энэ авьяасаа ингээ олон хүмүүст ингээ бас ингээ танилцуулмаар байна гэж хамтарч ажиллахыг хүсэх юм бол манай мэйл хаяг болон Facebook хуудасаар та бүхэн маань холбогдоорой гэж хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар илүү олон сонирхолтой мэдээлэлээр илүү олон шинэлэг зүйлтэй иргэн уулзцаая. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.